Монгол орны хойд хязгаарт далайн түвшнөөс 1645 м өндөрт цэнгэг усны гайхамшиг төв хөвсгөл нуур оршдог билээ. 136 км урт 260 гаруй метрийн гүнтэй бөгөөд Монгол орны хамгийн гүн нийт цэнгэг усны 70% эзэлдэг дэлхийн хамгийн цэнгэг нууруудын нэг юм. Хөвсгөл нуур нь зөвхөн байгаль, экосистемийн гайхамшиг төдий бус, үе дамжин амьдран суусан нутаг хүн зооны ахуй амьдрал, үүх түүх, өв соёлын үлгий олон зууны амьдралын гэрч юм. Хөвсгөл нуурыг тойроод дарахад уряанхай, соёд уряанхай, цаатан, харуул халах бүрээдүүд аж төрсөөр иржээ. Хөвсгөл нуурын зүүн хязгаар бол Монгол уг саатан дотроос хамгийн эртний төвхт уряанхайн олон солио овгийн нэгэн мөчөр болсон соёд уряанхай, ариг уряанхай, хасууд уряанхай нутаг мөн Монгол орныхоо хойд хөлийг манан суусан даян дээрхийн 6 харуулын нэг хөх толгойн харуулын нутаг юм. Монгол улс тусгаар тогтнолоо олсон 1911 оноос хөвсгөл нуурын уряанхай хамгийн түрүүнд Богд хаант Монгол улсынхаа дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны мэдэлд очжээ. Хөвсгөл нуурын уряанхайчууд харуул халагчууд нь хөвсгөл нуур орчмын нутаг Монголдо үлдэхэд гол үүрэг гүйцэтгсэн байдаг. Ийхүү хөвсгөл нуурын зүүнтэй Монгол орныхоо хойд хөлийг үеийн үедээ хамгаалан суусан хөхөө харуул, соёд уряанхайчууд, ариг уряанхайчууд бол газар нутгийн дархан хилээ хамгаалахын зэрэгцээ хүн зооныхоо амар амгалангийн манааж байж ирснийг түүх хүүрнэдэг юм а. Хөвсгөл нуурынхаа цэнхэр мандал, өндөр их хөвч тайга, ариун дагшин усныхаа дунд Монгол орноо хамгаалан суусан эзэн заяатай өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёл, аж ахуй, зан заншлыг тээж аваа нутгийн өвгөл нэгэн гэр бүлийн амьдралын нэг өдрийн баялаг агшнаар аялуулъя. Байгальтайгаа зөгцсөн амьдрах мэрэгэн ухаан, нүрих хөдөлмөр, гэвчээр зүтгэлээрээ малчин өв соёлоо тэн амьдарч яваа энэ гэр бүлийн эзнийг жаргалын мегмар дорж гэдэг. Түүний эхнэрийг Жамбал Жавын Бямба гэдэг. Мегмар доржийн өвөг дээдэс соёд урайхаа бол эхнэр Бямба нь харуул халах буюу хөхөө харуулын удмын хүн юм. Намайг Жаргалаа хөхтэй мегмар дорж гэдэг Өсгөл аймгийн Жандамын төрсөгийн 3 дугаар ахт эхнэр хөхтэй хамт амьдардаг. Өссөн цагаас төрсөн цагаас хойш миний өвөг эцгийн нутаг, өвөг эцэг аав ээжийн минь нутаг өөрөө хөхт нь болсныг хүргэлжлүүлэн энэ орон нутгийг байгаа чигээрэнгийн байлгахыг л хүсдэм таарна. Мегмар доржийнх нэг хүүтэй хүү буян тогтох нь Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн сурагч. Буян тогтох аав ээжтэй тустай ажилсаг хүү. Ус түлээ авах, мал ахуй гээд малчин өрхийн гишүүн бүр завгүй байдгийн нэгэн адилаар хичээнгүйлэн ажилдаг. Түлээгээ агуулж уруулаад тэгэл өглөө орой туглаа ивэлгээл медаль авдаг л. Тэгээ даам дээр болохоор хүрэл авт. Шатар дээр болохоор алт мөнгө. Гэрийн эзэгтэй Бямба өглөө өөрийн 5 цагт босож цайгаа чанаж, тогоогоо нэрж аарцаа шүүжгээд сайлдаа гарна. За би өглөө 5 өнгөрөөж босвол тогоогоо нэрэл цайгаа чанчаад сайландаа гардаг. Сайлнаасаа орж ирчээл сүүгээ машинд нь сүүгээ хөөрүүлэн аарцаа идүүлэл хурхаа аруулаа хийн хурууд зүснэ. Зуны байшинд тогоо нэрсэн аарцны үнэр хамар цөргөж гадаа гарахад нуурын чиглэг агаар сэрүү татах нь нэн таатай. Гэрийн эзэн сүүгээ машиндад цөцгийг гаргаж авна. Хадлангийн цагт өгч байгаа учраас гэрийн эзэн хадлангийн бэлтгэлээ хангах, машин, хадуур тармуур засаж сэлбэх, төлс тосоо бэлтгэх гээд ажлууд бишгүй ихэ. Эднийх зундаа зочин ихтэй, хол ойрын найз нөхөд ах дүүгээд хөл ихтэй. Гэрийн эзэгтэй сүү сайл, цагаан идэ боловсруулах их ажлынхаа хажуугаар зочдоо цайлж, тухлуулах гээд амсхийг чөлөөгүй. Бямбагийн боловсруулсан гарын цагаан идэ үнэхээр сайхан амттайгаас гадна маш олон төрөл. Тэр цагаан идэгээ боловсруулахдаа маш цэвэрч нягтнямбай хандна. Мэдээж хэрэг гайхалтай эко гэдгийг хэлэх нь илүү зүйтэй. За йогурт хийхэд дурын жимсээрээ
хийж болно. Би болохоор нэрсний барианаар хийж байна. Ансны хар болон чацран дуртай жимсээрэл худалдаанаас юу болох өөрийнхөө гараараа боловсруулсан жимсээрээ. Жил бүр аймаг сумандаа цагаан эдэний үзэсгэлэн худалдаанд оролцож шилдгээр шалгарна. Түүний бэлтгэсэн ааруула цэцгий, маасал, шар тус зэргийг нь худалдан авсан хүмүүс дахин авахар захиалгаа өгдөг байна. Хөвсгөл далайн ээжийн хэд иргэд экосистемийн нэг хэсэг болсон малчин амьдралын хэв маяг нь өөрөө байгальтай ээлтэй, хог хаягдалгүй, цэвэр цэмцгэр нь нүднээ илхэн харагдана. Нутгийн малчин иргэдийн амьдралын хэв маяг нь эхнээсээ л байгальд ямар нөлөөтэйг урьдчилан тооцон хэрэглэж татсан шил ховонцор зэргийг дахин ашиглах замаар хог хаягдал маш бага амьдарч ирсэн нь харагдана. Энэ бүхэн аргагүй л энэ сайхан нутагтаа үе дамжин амьдарсан их нутагтаа хайртай эзэн сэтгэлгээний өөрөмсөг хандлага юм да. Ийм зүрх шиг илбэртэй толгой дээрээ. Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын нутаг далайн түвшнээс дээш 1647 м өргөгдсөн. Өндөр уулын нугын цэвдэг бүхий тайгын хөрстэй. Газар нутгийн 3.2%-ийг оймод эзэлдэг энэхүү нутагт эдүгэ 3000 гаруй хүн зон амьдарч байна. Бод хязгаар нутагта үеэс үед амьдарч байгаа энэ нутгийн иргэд байгаль цагуур, газар зүйн онцлогоос шалтгаалсан зам харгүй муу, бөглөө, зах зээлээс холж өөрсдийн гэсэн амьдралын хэв маягийг бий болгон бэрхшээл бүрийг даван туулж байгаль дэлхийдээ зөгцсөн амьдарч ирсэн билээ. Хөвсгөл нуур тэр хөрсний бохирдол, усны бохирдол гэдгийг ямар ч байсан зүгээр малчид бол тийм актер газар дэлхийг тийм бохирдторч ямар ч байсан тийм хог хаягдлаар нь гаргадвал ялангуяа энэ аял зугаалж яваа хүмүүс нэг өөрийн гэсэн тийм бас бодолтой байдаг бол зүгээр л юм болов гэж боддیں۔ Хаа нэгтээ очиж буулаа явлаа гэхэд адгийн наазах нь нэг хоноод явсан газрынхаа хогийг цэвэрлждэг. Шилсаа баглаа байлаа гэхэд тэрийг нэг аваад угаасаа эрэхтэй л ачаад ирж болсон буцаагаад аваад явахтаа тэр үлдэгдлийн аваачаа тэр хогийн цэгмэг одоо бол энэ адгалцгээ тогийн цэг байна. Чандман өндөр сум орсон ч хогийн цэг байна. Альч талдаа болно. Тэрийг нэг авцарч болсон юм буцаагаад аваад тэр машиндаа багтаагаад нэг аваачаад хайж болдгүй мол гэсэн нэг хүсэл байдیں۔ Хөгд олгон харуул соёд урайр хаан агныхны энэ цагийн залгамж түүчээр болсон унган иргэд нутаг усандаа эзэн байх. Өв соёлоо тэн хадгалж үр хоочтой уламжлуулах үн цэнийг ойлгосон ажилсаг ухаалаг зон олон билээ. Димэс ч төшөж амьдарсан сайхан хангайхаа түмэн зүйлийн ургамлын шимшингсэн органик хүнсээ зах зээлд нийлүүлэх, нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай өгөгдөл боломж энэ хязгаар нутагт нутгийн зон олонд бүрэн дүүрэн байна. Намайг Чажисрынгийн Отгон баяр гэдэг би Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын 3 дугаар багт амьдардаг. Манай малчид дон шиг хектар гэдэг нь нутгалж бид нар бас нутгаа эзэмшиж байдаг. Мал маллахтаа сүү цагаан эдээгээрээ бид нар одоо ингээд эко бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж малынхаа ашиг шимийг гарч бас эко бүтээгдэхүүнээ ингээд хүмүүстэй ингээд зарж борлуулдаг. Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын 3 дугаар багийн иргэн даваа оролтод лайцдаг байна. Толгонддаг асуудал маань юу гэвэл баглаа бодол байдаг. Аль болох одоо хүний сэтгэлд нийцсэн тийм баглаа бодлыг хүсэж идэг. Цаг баглаа бодол маань шийдэгдэх юм бол бид нар бол эко өөрсдийнхөө ингээд байгалийнхаа малынхаа бүтээгдэхүүнээр бид нар юу ч хийх боломжтой байдаг. Хөвсгөл нуурынхаа сэрүүн тунгалаг дэнждэр хоёр нарны хооронд амс хийх завгүй ажиллаж эцэг эхээс уламжилсан малчин өв соёлоо тэн амьдарч яваа энэ сайхан хөдөлмөрч гэр бүлээр бахархах, талархах сэтгэл дүүрэн мордлоо.
Энэ сайхан нутаг орныхоо тэнгэр хангаа, уул хайрхан, цус савдагтаа залбирын шүтэж, зөгцөн амьдарч, хамгаалан хайрлаж ирсэн өвөг дээдсийн хүчрхэг онгоц тэнгэр авшиг өрөөл нь үеэс үед түшсээр ирсэн. Түшсээр байх юм. Тэд бол хөвсгөл нуурынхаа эзэд нь хамгаалагч нь зөгцөн бүрдсэн гайхамшигт экосистемийн нэг хэсэг өв соёл их түүхийн түүчэлэгч юм а.